Сайн бацхан уу welcome хүндээ сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Химнэл радио 91.7-оос эрхлэн явуулдаг иргэн бие аврагч эрүүл мэндийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдөр манай студид маань хүүхдийн зөвлөх поликлиникийн нүүр амны эмчилгээний эмч Чин Ундрах эмч маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Манай нэвтрүүлэг маань маш онцлогтой лав гараг болон ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол хүргэж ард иргэдийнхээ эрүүл мэндийг болон боловсруулахын төлөө одоо зориг ирмэлзэж явж байгаа. Тэгээд тэр тусмаа бүр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхээ хамт олонтой хамтраад ийм сайхан эрүүл мэндийн боловсролыг олгох хөтөлбөрт ингээд нэгдээд явж байгаа. Одоо их хүмүүсттэй маш их баярлалаа гэж талархснаа илэрхийлмээр байна. Тэгээд дээрээс нь манай эмч нар маань ингээд 3 дахь өдөр болгоо ингээд ирээд ард иргэдтэй зөвлөгөө өгөхөр ингээд ирж байгаа. Энэ явдал бүр нийт одоо сонсогч бол үзэгчдийнхээ өмнөөс баярсан талархснаа илэрхийлмээр байна. Тэгээд өнөөдөр бол манай сэдв маань бол амны хүндийн эрүүл мэнд буюу шүдний хүчлийн талаар бол ярихаар зөвлөхөөр бол Ундрах эмч маань бол ирсэн байгаа. Тэгээд манайх шууд лайваар цэцдэг байхгүй. Лайваар цэцэж байгаа учраас хүмүүс бол үзээд өөрсдийнхээ асуултуудаа бол коммент хэсэгт бол үлдээгээд бүр явах боломжтой. Тэгээд тийм учраас тэр асуултуудыг бол Ундрах эмч маань бол шууд 100% хариулаад хүмүүст маань бол зөвлөгөө өгөх бүрэн боломжтой байгаа. Манайх бол онцлогтой байгаа. Тэгээд өнөөдрийнхээ нэвтрүүлэг өнөөдрийнхээ зөвлөгөөндөө сайхан орё. Тэгээд ер нь бол сайхан ингээд чөлөөтэй сайхан инээгээд ингээд ярих юм бол хүмүүст бол маш ингээд сэтгэлэн сайхан эргээр ингээд хүмүүс нэг мэдээлэл хүлээж авдаг. Ингээд сериус нь явах юм бол тэгээд хүмүүс айцтай. Тийм учраас инээгээд гоё ярина шүү. Тэгээд Ундрах эмч энгийн үйл таниулаад. Тэгээд Ундрах эмч нэг гоё зүйл нь энэ бүр сэтгэлээ гаргаад бүр имлэг дээрээсээ бүр бахан молекулууд макетууд аваад ирсэн биз дээ. Тэгээд энэ дээр өнөөдөр шүдний хүчлийн бол амны хүнд эрүүл мэндийн талаар бүр сайхан зөвлөгөө өгнө. Тэгээд баялаа. Зөвлөгөөнийхөө эхний хэсэгтээ орцгаая. Тэгээд ер нь одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр үзүүлж байгаа нийт одоо хүүхдүүдийн өвчлөлийн одоо амны хүндийн өвчлөлийн маань ер нь дийлэнх хувь нь ямар одоо үе шатанд орцсон ирдэг юм бэ? За манай эмнэлэг манай шүтний кабинет нь бол улсын эмчит 21 аймагт мөн эмнэлэг твтж байгаа тасаг твтж байгаа үйлчлүүлж байгаа хүүхдүүд тэгээд бас нэг тусгай асрам салам шаардсан хүүхдүүдийг дөрөнд ингээд үйлчилж байгаа. Шүтний эмчилгээний кабинетаар шүтний цоорл өвчнөр эмчилж үйлчилж байгаа. Тэгээд цоорл өвчин бас харьцангуй ихсээд байгаа. Асуулын. Тийм, ер нь ихсээд байгаа. Би одоо ингээд 10 жилийн өмнө ажилд ороход нэг хүүхдээ шүтэнд нэг 4-5 шүт цоорхоо байхад их цоорл ингэж харж байсан. Өө ихс айгүй шүтэн цоорсон байна. Нэг хүүхдээ шүтэнд ахмад нэг 2 шүт цоорсон байхад бас байхад тийм. Тэгэхэд чинь 4-5 бол ямар их юм бэ та хүүхдтэйгээ шүтгийг сайн ууж гэж ярьдаг байсан. Одоо ярьж байгаа хүүхдүүд баг 20 суу шүт хахад хориулаа цоорсон хүүхдүүд хүртэл ярьж байгаа. Тэгэхээр энэ шүд хүүхдийн амандах шүдний цоорл ихсээд байна гэдэг нь болохоор ерөөсөө шүдний цоорл өвчин чинь арчилгаанаас угаалгах шүдэн угаалгах зөвлөгөөнөөс үүсэж байгаа өвчин болохоор энэ ээжүүд илүү сайн анхаараасай гэж хүсэж байна. Ер нь одоо ингээд сүм шүд одоо байнгын шүд гэж тоолж үздэг шүү дээ. Яг ингээд сүм шүдний хэдэн сартаагаас одоо ингэж анхаарч ургаж эхэлдэг юм болоо. Тэгээд яг ургасан үед нь одоо тэр үед нь ямар зүйлэнд анхаарах вэ? Одоо миний бодлоор бол ингээд яг сүм шүдний тэр үедээ ургана. Яг тийм ургасан үед нь бол тийм арчилгаа гэдэг чигсэн арчилгаануудыг гэж явах юм бол хүүхдүүдийн шүд ирүүл байх гэдэг байна. Энэ талаар таас нэг хэлээ. За хүүхдийг амны хүнийг бол шүд ургахаас өмнө ч бас цэвэрлэх хэрэгтэй. Тийм яраа хүүхдүүд чинь хөхөд хөгсөн сүн үлдгэд амд ингээд байгаад тахад бас бактери үүсэх их усур болдог. Тэр бактерийг хаанаас авч байгаа гэхээр бактери чинь нэг шүлсээр дамждаг. Тэгэхээр ээжээс өмнөхнөөс эхнээ угаасаа насанд хүрсэн хүмүүс одоо бид нарт бол амны хүнд бактериуд байгаа. Тэр бол халдвар авцсан байгаа. Тэгээд ээжээс эхлээд гэр бүлийнхээ хүмүүсээс авдаг ах одоо тэгээд аав гэдэг юм те. Хүмүүс бол бүгд амдаа аль хэзээний халдрыг бол авцсан байгаа гэсэн. Тэгээд тэрийг болохоор яраа хүүхдүүд одоо шүдгүй байлаа ч гэсэн буцалсан усаар одоо бинт
марл гэж өгдөг шнэ тэ. Тэрийгээс ингэж нугуулж оруулж аваад утсан мэл гаргалахгүйгээр амын өглөө оройд нь ухуулсны дараа ингээд цэмлэж болно. Бинтээр. Шүд хамгийн анхны шүд бол доод шүд. Дунджаар 6 сартаа дургадаг. Жоохон гэрт нэг 5 сартаа ч юм уу нэг 8-9 сартаа бол арай жохорой талтай. Гэхдээ ер нь бол дунджаар 6 сартаа доод 2 үүдэн шүднээс эхлээд тэгээд дээд үүдэн шүд. Тэгээд ингээд сүүлчлээд шийд доошоо ингээд сүүлчлээд дургадаг. Энэ үед бол бас л нөгөө буцалсан усаараа шүднийх нь өнгөрөг галангуудыг арчиж цэвэрлж авах хэрэгтэй. Тэгээд бас одоо ингээд нэг гэрийнхнээс халтраа аваад байна гэж байна тийм. Хүүхдээ хөөртөө тушуун дээр нь үнсдэг тийм. Уруугийн намандаа өнгөдөг. Нөгөө хүүхдээ бас аваа харин буцаагаад нөгөө гараамдаа ингээд боолч өгөл хүүхдийн нүүрэн дээр уруулан дээр үнсэхгүй байх хэрэгтэй. Гарам дээр нь бас үнсэх. Ер нь би бол тэгдэж ш. Хүмүүс ингээд орж ирэнгүүт за манай хүүхдийн зүгээр тухан дээр нь үнсээ, зулаа дээр нь үнсээрээ за тэгээд битэл гаран дээр нь үнсэж үзээрэй гэлдэг тийм. Манай ээж дээр бас тэгдэг байхгүй яа. Энэ зөв төвгийн хүүхдэд зөв нэр хүрх хэцүү шүү гэдэг чинь. Тэгээд тэрнээс үүдэлтэй манай хүүхдийн шүд маш сайхан шүү. Манай хүүхд одоо яг 2 настай яг ингээд шүдээ сайн шүдийн ингээд багаас нь ингээд арчлал яваад байгаа. Тэгтээ бол бид нар бас ингээд яг ингээд шууд ингээд нөгөө одоо таны хэлснээр яг одоо хөхүүл ахт нь бол яг ингээд амын ингээд маарлаар ингээд бараг угааж гахгүй байхгүй. Яг ингээд одоо бодсон чи маарлаар ингээд яг ингээд нэг бор хоол 6 сар хүргээд нэг бор хоолнд ордсон шүү дээ. Тэр үед нь бол ингээд нэг угааж ирсэн бол би бол санаж байна. Манай ихнэр бас угааж ирсэн. Тэгэл ер нь ингээд бодоход ингээд бид нарт мэдэхгүй зүйлүүд аягүй их байгаа байхгүй. Багаас нь л ингээд сайн арчлал бол амны үндийн орчныг цэвэрлж авах бол. Тэгээд шүд цаах өвчин чинь юусэн халдварт өвчин гэдэг байна. Нягаар үсгэгддэг. Одоо томчууд биднээс хүүхдүүр халдаж байгаа өвчин байхгүй. Тийм болохоор одоо аманд нэхэр их бактери шүд цаах цаах нь бүр их вэ гэсэн. Аль болох тэр бактерийн тог зөөхөн биелгэж чадвал шүд цаах нь бага байна. Тэгээд залуу ээжүүд, эмэгтэйчүүд одоо төлөвлөлөө шүү дээ. Гэр бүл төлөвлөлтөө хязгаарны бас нэг хамаа бэлдээд ам хийх ажил юу юм те шүд цэвэрлэх юм юу вэ? Тэр эмчилгээ шаардлагатай юм байвал тэрийг хийгээд эхлэх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийн амраа аль болох бактери бага оруулж байвал цөөн тоног бактери байх тусмаа шүд цаах нь багасна шүү дээ. Ер нь бол манай Монгол улсын хэмжээнд 1900 засгийн газрын тогтоолоор 1999-с 2005 онд 2006-аас 2015 оны хооронд бол амны үндийн эрүүл мэндийн регламент төмөсний хөтөлбөр явуулсан юм байна. Тэгээд яг үүгээрээ дамжуулаад нийт шүдний одоо цоорчтой тархалтыг бол 24.4% багассан гэж үздэг юм байна. Тэгвэл бодлоо тэн дээрээс ингээд хараад 18 настай хүүхдүүдийн шүдний бүтэн байдлыг 5% өсгөж чадсан юм байна. Тэгвэл бодлоо ганц нэг төтгөлтэй тал нь ард иргэдийн маань эрүүл мэндийн одоо шүдний арчлах эрүүл мэндийн боловсрол багаас болоод энэ 0-оос 12 настай 2-оос 12 настай хүүхдүүдийн шүдний хүчил маш өндөр байна гэж гарсан юм байна. Тэгээд тэрнээс улбаатай сая 2018 онд ч нөгөө эрүүл шүд эрүүл хүүхд гээд үндэсний хөтөлбөр зохион байгуулаад одоо хүртэл явж байгаа шүү дээ 23 он хүртэл. Тэгээд яг энэ хөтөлбөрөөр ингээд дамжуулаад манай Монгол улс одоо нийт 2-оос 12 настай хүүхдүүдийн шүдний одоо хүчлийг одоо бүх хувийн болоод улсын эмнэлгүүдээр сая хүүхдийн хүчлийг ингээд дарах гал үзлээ шүү дээ. Энэ үед бол хүүхдүүдийн шүдний хүчлийн байдал нь бол хэр өндөр байна. Наалтаас 18 насны хүүхдүүдийн эмчилгээ бол ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалаар хөндлөхгүй хийгддэг. Одоо тэгээд энэ ажилд бол удаатайгаар олон ажил зохиосон. Одоо хувийн хөвшлийн эмнэлгүүд хүртэл оролцож байгаа шүү дээ. Ингэж их ажиллаад эмчнэр ингээд үзлэг хийгээд эрүүлжүүлээд ажиллаад байхад хоорол өвчин одоо тодорхой хэмжээр багаслаа ч гэсэн одоо бас байгаад юм гэдэг нь болохоор нөгөө хоолтой бас холбоотой болоод байна. Одоо хүмүүсийн нөгөө мэдэж ууж байгаа хооллох зуршил тийм сахар чихэрлэг юм агуулсан хоолой бол замраагүй хэлдэг. Тэр өдөртэй холбоотойгоор бас дээрээс нь бид нөгөө шүдний одоо амны үндийн шүд угаах тийм сурталчилгаа хичээл тийм бас их зааж тэр бүхэн бол нөлөөлөд явандаа бол юм бол хайжамдаа л явах багсах
багасах байна. Ер нь бол 2017 онд бол нийт 5-6 настай хүүхдүүдийн шүдний одоо хорхоод тархалт нь бол 86.1% гэж гарсан юм байна. Тэгээд одоо 21 онд бол тэрийг бол буулгаад 75% болгоод цаашаа 23 онд бол 55% хүртэл буулгах тийм зорилттой ажиллаж байгаа юм. Тэгээд энэний хүрээнд одоо нүүр ам судлалын салбарын хамт олонд бол яг одоо бүр ингэ нийт үзэгчтэй хэлгээд манай энэ салбарын эмнэлгийн ажилчид маань бол маш өндөр одоо ачаалттай ажиллаад энийг одоо шүдний салбар их юм бол сайн хөгжиж тийм хөгжөөд энийг бүр байхгүй болохын тулд ингэ ажиллаж байна. Тэнгуут хүмүүстэй бас сайхан эрүүл мэндийн зөвлөгөө бас ингээд радио болон телевизүүдээр бас ингээд өгч байна. Тэгэхээр хүмүүс ард ирэхэд бид нар яг энийг бүр сайн хэрэгжүүлээд яг тэр одоо шүдээ хэрхэн яаж угаах тэр талаар бүр дадлага өөрсдөө бүр төлөвшүүлээд авах юм бол Монголын ирээдүйн шүд эрүүл бол тий би эрүүл гэдэг шиг тэр үйлсэд одоо сайхан хөрөнгөөр оруулах юм байна. Аажимд бол өндөр хөгжилтэй орнууд бол Япон тий Финланд Герман улсуудад бол шүдний цоорлох хүчин бол их бага байдаг гэж яриад байна. Тийм нэг хөрөнгө ч юм тий маш бага гардаг гэсэн. Тэгээд энэ болохоор жишээлбэл Японд нэг зорилттой хөтөлбөр хэрэгжүүлсэн юм гэхээр одоо 6 настай байнга агааш угадаг. Тийм. Энэ 6 дугаар шүд гэж ярьдаг тийм шүү. Энэ 6 дугаар шүдийг цоглохгүй байх. Одоо энэ шүдийг хамгийн эхэлж ургаад хамгийн түрүүнд цоолчдаг шүд байхгүй. Энэ шүдийг одоо байнга байх шүдийг тэрнээс ахуулаад ингээл тодорхой зорилттой ажил зохиож явах хэрэгтэй байна. За энэ дээр нэг лавшруулад нэг юм асууж. Одоо ингээд 6 настад нь яг тэр араа шүд маань ингээд байнгын шүдээр солигдож шүү дээ. Тэнгуут нөгөө нэг сүүн шүдээр ургаж сүүн шүдний одоо артлын нөгөө араа шүд маань тэрнтэйгээ андуурагдаад тэгээд тэр чигээр яваад нөгөөх нь хорхоодоод тэгээд нөгөө нэг бүр эцээц хорхоодсон тэр чигээрээ ахуулгаас өөр аргагүй байдал төрсэн. Тэр нь бол ирээдүйд одоо хүүхдүүдэд одоо нөлөөлөл нь одоо хэр өндөр байд юм бол одоо жишээл шүднээс болоод энэ амны салтын өвчнүүд гэдэг тэдгээр зүйлүүд одоо үүсэх бий боломж нь хэр өндөр байд юм бол тэр шүд болохоор хүмүүс шүд унаад шин шүд ургадаг гэж ойлголттой байдаг. Тийм сүүн шүд нь унаад одоо бага насны хүүхдүүдэд. Тэгээ манай хүүхдүүд шүд унаагүй байхад ингээ шин шүд ургацсан юм энэ одоо унах шүд биш юм уу гэж андуурдаг. Тэр нөгөө хамгийн араасаа байгаа бүх сүүн шүднийхээ араас гарч ирж байгаа шүд. Тэгээд хамгийн арын шүд болохоор нөгөө сойцтолд бас сайн гүйцэд хүрэхгүй гэж болно. Сойц нь үзүүртэй. Цэвэрлэгийн сайн орохгүй. Тэгээд бас нэг одоо 3 дахь шалтгаан нь болохоор тэр түнгэж ургаж байгаа шүд сайн эрдэсчиж амжааг байдаг. Тэгээд амныхаа шүлсэнд удаан байх тусмаа одоо цоорол төсвөрлөх чадвар гэж үүдэг те. Тэрэн сайн ажраад одоо шүдний пал эрдэсчээд байхгүй шүлсэнд эрдэс югаар. Одоо 6 настай хүүхдийн цоорол төсвөрлөх чадвар одоо те 30 настай 40 настай хүний цоорол төсвөрлөх чадвар одоо өөр өгдөг байхгүй. Тэгэхээр тэр шүдийг нэг ургасан даруйд нь сайн хамгаалж яаж авах хэрэгтэй. Хамгаалах хачилж авах хэрэгтэй тий. Одоо ховлын битүүлэх арга байна, фтор төрөх арга байна тий. Тэр аргуудаа хэрэглэн. Тэгээд бас нэг юм хүндрэл юу гэхээр энэ шүд чинь 6 настайдаа цухиж байгаа боловч бүтэн 4 жилийн дараа 10 настайдаа бүтэн шүд болно гэж үздэг байхгүй юу? За одоо энэ дээр ингээд тайлбарлахад 6 настай бид нар одоо цухуу энэ хэсэг нь ингээд цухуйцсан байна тий. За яг тий одоо энэ хэсэг нь ингээд нүдэнд харагдана. Тэгсэн мөртлөө доотлих нь энэ сурвалжийн оройн бүрэн хэлбэржээгүй. Одоо дээрээсээ доош ингэж хэлбэрж ин гэж ярьдаг. Одоо энэ бол яг нэг 6 настай хүүхдийн араа тийм ээ. Тэгээ ерөнхийдөө зүгээр араа шүдний ярьж байгаа. Юу загвар. Тэгэхээр одоо ингээд 8 настайд энэ төвшөнд очиж гэдэг юм уу те? Явж байгаа. Тий. Тэгээд 9 настайд юм болоод 10 настайд бүтэн шүд болно ч гэх тий. Тиймэрхүү байдаг. Тэгээд яг энэ төвшөндөө цоороод одоо шүднийх нь оройн бүрэн хэлбэржээгүй энэ төвшөндөө цоороод одоо эмчилгээ авах шаардлагатай болно шүү дээ. Сувгийн эмчилгээ тэр тусмаа хийгдэх шаардлагатай болгоо бас эмчилгээ хийх хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл хэврээ энэ шүд ингээд цоорж явсаар байгаа шүдний хүндрэл чинь зөөлцсөн өрөвсөл та холбоос эргэн тойрны холбоос эдийн өрөвсөл доороо ингээд эдээтэй буглаа үүссэн үед бол одоо энэ шүдний нөө цаашаа үргэлжилж хэлбэрчих юу нь алдагдчихад байна шүү дээ. Тэгэхээр эмчилгээ авахд хэцүү. Яг энэ
одоо өрөвсөд ингээд цаашаа явцгүй. Аха. Одоо бид нар Тэгэхээр бүтэн шүтэн сурвалжийн эмчилгээ хийхэд бол бас харьцангуй ингээд боломжтой тий. Одоо ингэн ийм юм хийгдэн. А хэрвээ хэлбэрчж гүйцээгүй шүтэн дээр эмчилгээ хийхэд бас хүндрэлх гардаг. Хүлээн тий. Тэгэхээр энэ дээр маш анхаарахгүй бол ерөөсөө хамгийн түрүүнд нөгөө нэг 6 настай урагч байгаа 6 дугаар шүтнүүдээ л бол сайтар асрах, сайтар хамгаалах тэрийг одоо хэрхэн яаж угаах вэ талаар бол сайн зөвлөгөө өгөхгүй бол болохгүй шүү. Тэгэхээр одоо манай ард иргэд бол эцэг эхчүүд маань анхаарах хэрэгтэй. 6 наснд яг одоо 6 дугаар шүд буюу тэр шинээр ургаж байгаа араас шүдийг бол сайн анхааралтай авч тэрийг одоо тий цооруулахгүй өвчлүүлэхгүй байх юм бол бас тэр маань цаашдаа эрүүл байх нөхцөлийн бас бүрэлдүүлж өгөх нэ гэж ойлгож байна. Энэ шүд хамгийн түрүүлж ургана, хамгийн түрүүлж цоорно. Тэгээд энэ шүдийг ахуулаа гэхэд бусад шүднүүдэд нь гажиг үсэт эхлэв шүү дээ. Урд арайхан шүд нь алдаг ч юм уу тий. Тэр хэсгийн түүшин яс шимэгдэх тийм өөрчлөлтүүд гараад ирдэг болохоор. За одоо тэгвэл яг хоёлоо 6 нас хүртэл ярьчлаа. Яг 6 наснаас яг өмнөх одоо нэг сүм шүдний талаар ер нь бол сүм шүднээ 6 сартаагаас ахуулаад ер нь ургаад эхэлдэг гэсэн шүү дээ. 6 сартаагаас ахуулаад ер нь бол 6 нас хүртэл бол шүн шүд нь бол ургаад тэгээ байнгын шүдээр бол солигддог гэж ойлгож болох. Тэгвэл яг тэр одоо хоорондох үеийг одоо хэрхэн яаж арчилж явах вэ? Тэр үед нь ямар одоо өвчин эмгэгүүд илүү одоо дамгаалаад байна вэ? Яг тэрнээс нь яг аль үед нь сэргийлүүл яг ийм боломжтой байдгийг шүү гэдэг тал дээр бас дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За 6 сартаагаас эхний захиур цохилаа. Тэгээд одоо ингэж сөөлжилж ургасаар агаад за энэ дээр үзүүлчих. За энэ нөгөө микрофон дээр болохоор энэ камер руугаа харуулж байгаа таасаа. Нааша тас уусан ч болно. За тэгээ. Сүүн шүд бол 20 шүд байгаа. Нийт 20 шүд. Нийт 20 шүд байна. За энэ соёо. Бид нар хараал шууд соёогоо таньдаг те. Соёо шүд. Соёоноос соёоны хооронд ингээ 4 өдөө шүд байгаа. Тэгээд соёоны ард ингээ 2 араа шүд байгаа. Ингээд энэ талта 5 ингээ баруун зүүн гэд нийлээ 4 ингээ 4гээд 20 шүд авах хэрэгтэй. Тэгэхээр одоо ерөөсө хүүхдийнхээ шүдийг угааж захтаа ингээл хараал тоолоол те. Ингээд миний хүүхдээ 20 шүд байна уу? Эсвэл энэ хоёр нь дутуу байна уу? Эцэгчүүд маш анхаарах нь шүү дээ. За хэрэгтэй. Тэгээд ингээд анх харангуут чинь бас ингээд шууд ойлгохгүй л те. Нэг л олон шүд. Бас ингээд амыг ангаалах чинь бас төвхтэй дээ шүү дээ. Хараад бол тий. Хараад хахад бол ингээд явандаа ингээд шүдний хараал уу энэ шүд байнга шүд. Тэгэл тий. Ерөөсөө таслаа болчихно. Ер нь бол 6 сартаагаас ахуулаад ер нь яг 6 нас хүртэл нь яг одоо энэ хориулаа гарсан байх шүү дээ тий. 6 настай анхных нь 6 сартаа анхных нь ороод 2 нас хагастай 20 шүд гарсан байх шүү. 20 шүд. Тэгвэл тэрийг анхаарч яхах нь шүү дээ. Бас ингээд зарим нэг ингээд хүмүүс ингээд нөгөө манай хүүхд одоо тэдэн сартаа одоо 8 сартай ингээд үүдэн дөрөн шүдэнд гарчаад одоо цаашаа урахгүй ингээд асууж идэг тийм тохиолдлууд байгаад идэг юм байна. Тэгэхээр одоо нэг ягаан дэвтэр гэдэг шүү дээ тий. Хүүхдүүдэд төрөхөд юунаас өгдөг. Төрөхтөр ингээд бичээд бөглөөд өгдөг тэр дэвтэр. Тэр дэвтэр аягүй сайн уншиж байгаа хэрэгтэй. Хэдэн сартай хүүхдүүд ямар шүд байх вэ? Тэрэн дээр заасан байгаа. Олон юм бичсэн байдаг л та. Нэг одоо ямар хөдөлгөөний юутай байх вэ тий. Тэрэн дээр яг хэдэн шүдтэй байх вэ гэдэг. Тэр сараараа байгаа. Тэгэхээр тэрийгээ бас хараад хэдэн сартад манай хүүхд 1 настай хэдэн шүдтэй байх вэ? Тэрийгээ хараад ячиж болно. Тэгээд за шүдэ угаахад маарлаар арчхаас эхэлнэ гэлдэгсэн шүү дээ. Тэгээд ойтой хүүхэд бол ой хүрээд ирэхэд бол нэг 10-аад болчтой. Тэгээ 10-аас 12 баг 2 цухагаад ингээд ирнэ. Тэр үеэс нь болохоор нөгөө эрзэн хуравчууд байдаг шүү дээ, эрзэнүүдээ. Тэрүүгээр яагаад айжиндаа анханаас нь нөгөө нэг ингэж амын ингэж би ингэж амаа цэвэрлүүлж арчуулдаг шүү гэсэн мэдээллийг хүүхдэд ингээд дадал болгочихвол дараа нь ингээд сойц хийхээр дургуутсахгүй шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө хүүхдээ хагастай ч юм уу хоёртай бас нэлээд том болох цаана зарим хүмүүс ингээ угаах гэж сой зөрөд очиход нөгөөдөл ингээ амаа ангаж гүцэлтаад тэгдэг. Тэгэхээр багаас нь л бүр ингээ дадал болгох хэрэгтэй. Өдөр болгон л цэвэрлээл ингээд одоо хүүхдийнхээ нүрийг гарыг угаадаг шигэ. Шүдийн нас давхар болох. Ер нь бол өглөө оройдоо угаачхад ер нь боломжтой гэж үзэх. Хоолны дараа. За тэгээд хоёулаа нөгөө нэг
хүмүүс маань шууд лайвер хийж байгаа учраас асуултууд ирсэн байна. Тэгээд энэ асуултуудаас нь бас давхар ингээд дундаас нь нөгөө зөвлөмжийн дундуур нь ингээд асуугаад энэ хүмүүстэй хариулаад явчих тий. За энд нэг ийм асуулт байна. Сүүн шүд нь унаагүй давхар шүд ургасан байх юм аа. Энэ ямар учиртай юм болоо гэд. Шүдэн давхарлаад ургацсан юм шиг байна. Ерөнхийдөө бол сүүн шүд унаад яг тэр шүдэд доороос нь төрж байнгын шүд гарч ирдэг тий. Тэгээд яг үүдэн шүднүүд давхардах эсвэл араа шүтнүүд давхар ургах юмуд энэ бол аюу олон шалтгаантай л да. Одоо хүүхдээ хэрэг сүүн шүдэн те ингэ жажлууртай мэдүүлж ирсэн үү? Эрүүн хоншуурын хөгжил одоо хэвийн те харьцаан зүв бэ нүү гэдгээс болно. Ари эрүүн хоншуурын хөгжил нь одоо баг те. Тэгсэн мөртлөө цаараас ингээд байнгын шүд чинь сүүн шүднээсээ том хэмжээтэй ургадаг. Тэгээд нөгөө нэг игнэндээ багтаж гарч ирэхгүй бол яг доороос нь төрж түлхэж гарч ирж чадахгүй юм бас байж болно. Тэгэхээр ер нь бол тэр шүдийг сүүн шүд бол ахуулчих хэрэгтэй. Тэгээ сүүн шүдийг бол ахуулна. Тэгээ гажирслын эмчээс зөвлөгөө аваад шаардлагатай бол аппарат зүүн. Тэгээ аппаратыг бол ер нь аль бол эрт зүүл зүгээр. Заавал ингээд нөгөө гажиг үүснийхэн дараа биш нэг 3 настай тий бүр баг багт нь 3-тай 5-тай багт нь гажирслын эмчээс зөвлөгөө авч байна. Яг төл тэр үед нөгөө хүүхдүүдэд буруу зуршил үүссэн байдаг. Одоо соосог байнга өгдөг тий эрдэнэ соосог өгдөг. Эсвэл нэг сургууль орох хэрэг харандаага зуудаг, уруулаа хаздаг энэ тийм бүх зуршил үүссэн байдаг болохоор тэрийг бол аль болох баг дээр нь зөвлөгөө аваад тэгээд хурдан гажигын засвал авч. Тийм зуршлаас нь гажигслын эмчд үзүүлээд тэр буруу зуршлаас нь салгаад явуул зүгээр. Тэгээд нөгөө нэг бас давхар ургасан шүд ямар шүд байж болох вэ гэхээр араа шүд байж болно гэсэн тэр одоо ломдуулж имчилгээ хийлгсэн шүд юм уу те эсвэл одоо цаорхон шүд тэр чинь бол яг хэвийн нөгөө хөгжил унах процесс нь алдагддаг учраас дараагийн шүд нь гарч ирэх гээд байдаг нөгөөх маань нөгөө энгийнээрээ сурвалжин шинэгдээд унахгүй тэгээд давхарлаж гарч шалтгаан байж болно. Тэгэхээр үзүүлж аваад шийдэх хэрэгтэй ер нь бол тэр сүүн шүдэг бол авч иж байнгын шүд ургах замын чөлөөлж байгаа юм бол гэсэн. Ой 5 сартай хүүхдийн шүдний талаар асууя гинэ. Ой 5 сартай хүүхд юм байна. Үүдэн доод 2 шүд нь ой 2 сартад анх ургасан. Бусд нь одоо ургадаггүй. Хэвийн зүйл үү гинэ. Энэ хүүхдийн бол шүдэлт нь бол ер нь оройтсан байна. 6 сартаа ургаад тийм. Ойтой болоход чинь ой гарan болох чинь нэг 10-аас 12 14 шүд ургацсан байх хэрэгтэй. Байх хэрэгтэй. Тэгээ нэг бол одоо 2 шүдтэй гэдэг чинь юу байна л да. Гэтэ бас л үзүүлэл зөвлөгөө авах хэрэгтэй. Тийм. Одоо нэг ургах төгсөн шүднүүд бас мэдэгддэг байхгүй юу? За энэ шүд ингээ удахгүй гараад ингээд яг нарийн мэрэгжлийн эмч нартай үзүүлээд ингээд байж байдаг. Тийм бол оройтсан байна. Шүдэлт нь оройтч чинь тэгээд магадгүй архитекттай холбоотой байж магадгүй. Тийм тэгэхээр одоо нэг архитект шинжтэнүүд өгдөг шүү дээ. Хүлэрдэг, гişээс үнэртэй гардаг, одоо нэг хавирган сэрт идэг тиймэрхүү шинж тэмдэг байна уу? Ээж нүүрээсээ ажиглаад үрхийнхээ эмчээс асуух хэрэгтэй. Д витамин одоо яаж ууж байгаа тунгаар уух уу, эмчилгээний тунгаар уух уу? Тэгээ 2 сартаа гэхээр юу юм л та нэгээс дээш насныхны витаминууд байдаг шүү дээ. Олон төрлийн нэг насаацсан витамин. Тийм витамин бас уулгаж болно. Тэгтээ нэг үзүүлчихэд бол гэмгүй юм байна те үзүүлээд ямар ч байсан одоо те витамин D-ийн дутагдлаас болоод энэ үүсэж гэнэ үү эсвэл те газ дутагдлаас болж гэнэ үү. Тэгээд эсвэл тэр нэгээс дээш насны витамин А уух шаардлагатай байна уу те. Тэгтээ бол хүмүүс хүүхдийнхаа шүтгийг сайн болох гээд кальц айгүй хөгөөдөг өндөр тунтай кальц бэлтгэлүүд тэр бол бас болохгүй. Юм чин дутаж болохгүй бас тэр хэмжээгээр илүүдэж болохгүй. Тэгэхээр дураараа тэгж юм уу хэрэггүй. Үнэхээр кальцин бага байна гэдэг нь бас үзүүлэх хэрэгтэй. Басныхаа дараа тийм ямар тунгаар авах уу гэдэг эмчтэйгээ зөвлөж байгаа даа хэрэгтэй. За тэгэхээр энэ бол хэвийн зүйлүүгээ асууж байна бол энэ бол жоохон хэвийн бус зүйл байна. Оройтж байна. Ямар шалтгаанаар оройтж байна. Яг рентген зургаар бас онцлон л да. Гэтэ 2 сартаа хүүхдийн зургийг бол нэг авахгүй тийм. Ямар ч байсан гэхдээ үзүүлээд бол үзүүлж ажиллаад тэгээд шаардлагатай витамин аваад тэгээд хийж хэрэгтэй хаа. За дараа нь бас нэг асуултууд зөндөө ирчихэ. Хүүхдийн шүд дотор талаасаа хорхоодод байхын амыг нь өдөрт 2 удаа угаадаг, чихэр жимс иддэггүй. Энэ юунаас болоод хорхоодод байгаа юм болоо
гэж байна. Тэгээд бас мөн шүдний хар юм гээд байгаа зүйл яг ямар үр дүнтэй байд юм бэ гэдэг. Шүдэнд нөгөө цорлтын эсрэг нөгөө хар юу төрчихдөг шүү дээ. За бас дотор тал гэдэг нь одоо хэл юм уу тагнан талаа хэлээд байна уу? Эсвэл бол нөгөө энэ дот шүдний завсрыг хэлээд байна уу? Тийм. Завсраасаа ингээд хоёр тийшээ цоорохыг бас нөгөө дотор талаасаа цоорж ин гэж хэлээд байна уу? Эсвэл зүгээр нөгөө хэл юм уу тагнан талын гадаргуу нь цоорсон байна уу? Тий. Гэдгийг хэлж байна уу? Тийм. Ерөнхийд шүдний цоорол бол хамгийн эхлээд нөгөө шүдний одоо энэ хоёул хонхрууд байна шүү дээ. Одоо энэ одоо юун дээр араа шүдэн дээр энэ хоёул хонхоор үүснэ. Мөн энэ гадаргуунуудаар нь үүсч болно. Шүдний энэ хүзүүвчээр үүсч болно. Бүр энэ төвөрүүд дээр ч үүсч хааж байрлаж болно. Тийм. Тэгэхээр энэ бол яанда. Тийм. Одоо шүдээ 2 удаа угаадаг гэдэг нь одоо бас хизээнээс угааж эхэлсэн бэ гэдэг бас нэг асуулт бас асуумаар байна. Тэг хэрэг яасан бол одоо байсан бол тий. Тэгээд дараа нь нэг чихэр мэхэр иддэг үү тий болгох. Чихэр мэхэр иддэггүй тэгээд ингээд хорхотоод ах юм болоо гэл нөгөө эцэгчүүдийн завинсан зүйл. Цоорл үүснээ дараа угаагаад тэгэхээр нэгэнт үүссэн цоорл чинь угаалгач гэсэн бас тийм юу яахгүй. Арилахгүй тий. Арилахгүй. Заавал нөгөө нэг эмчилгээ хийлгэж эмчилгээний хэмжээ хэрэгжилж байгаа. Тэр хар юм болохоор нөгөө мөнгөний нитрат байгаа. Энийг болохоор ихэнхдээ өөдөө шүднүүдийн завсраар одоо бага насны хүүхдэд түрхэж өгч байгаа. Тэр нь завсруудаар нь тэгэж бүгдөөрэнд нь лом тавина гэх бас боломж бага байдаг. Тэгээ хүүхэд нь том болоод ирэх юм бол яг ломны цагаан өнгөтэй лом борсолж болно л доо. Тэгээ энэ нь болохоор яадан гэхээр цоорлыг нөгөө нэг цогсооч. Ингээл түрхэл шингэн за баг ломыг ойлгочих болно. Ингээд түрхэнгүүд нөгөө нэг яг цоорхоо хэсэгтээ үлдээл цоорхоо биш газруудаар арилждаг байхгүй. Тэгэхээр ломбыг ойлгочих болно. Хүмүүс хаарамт төрхүүлчихэд манай хүүхд ингээ 2 жилийн өмнө хаарамт төрхсөн. Одоо нэмээд үүрээд юм гэж ярьдаг. Одоо нөгөө ломб ундаг шиг нөгөө нэг хар тогтсон планк маань цаасаа ч юм уу те ховхроо дахиад өнгөрөнд ингээд яагаад гэх юм бол тэр нөгөө нэг хар өнгөр нь арилаад борч юм уу тийм шагал өнгөтэй болцдог байхгүй. Тэгэхээр тэр хэсгээр ховхорсон хэсгээр дахиж ломб цоорл цаашаа явах боломжтой. Тэгэхээр бол дахиад үзүүлээ тэрийг эмчлүүлэх ёстой гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө бага насны хүүхдүүдийг болохоор ер нь 3 сартаа нэг удаа үзүүлж байгаа хэрэгтэй. 3 сар тутамдаа. Тэгээд том болох тусамдаа 6 сар болоод одоо ерөнхийдөө нөх цооролд өртөх эрсдэл нь багасаад байна гэвэл нөгөө нэг хяналтынхаа хугацаа 6 сар энэ болгоод байж болно л доо. Тэгээд хүүхдийг аль болох багаас нь шүдний эмчтэр авчирч нөгөө айц гэдэг юм байхгүй болчихно. Эхнээсээ л ингээд үзүүлээд авчихлаа. Тэгэл орж ирэл эмчтэйгээ ингээд чөлөөтэй ярьдаг ингэсэн тэгсэн те. Тэгэл хамаангаал үзүүлжтэй. Тийм өвдөж जैन. Өвдөхгүй байна. Одоо хатгалаа шүү, юм төрхлөө шүү гэнгүй чинь заа энэ те. Хамгийн гол эмч нартай чөлөөтэй ярьдаг орохтой. Тэгэхгүй бол ингээд яг өвдсөн үед нь те. Ингээл гинт ингээл том болсон хойно авчирал. Тэгээ нөө тариа мараа гэдэг юм мэддэг болцоо байна те. Тэгэл айгаал. Тэгэл айцтай хүн чинь орохороо бүр ингээл тэндээс болоо. Шүдний эмнэлэг рүү явахгүй гээл ингээл уйлаа. Маш их өвдөлтийг мэдэрдэг. Шүдний өвчж чинь айгүй. Тэр хүүхдүүд ингээл гинт айгүй чөчмөг болгочихж байгаа. Тэгээ ирж байгаа хүүхдүүд шүднүүд олон шүд ирээд байна гэдэг шүү дээ. Цоорцсон ирээд байна гэдэг шүү дээ. Нөгөө хэд ч ирэлжүүлэх гээл ингээл 5-6 удаа ингээл ирүүлдэг. Нөгөө чинь тийм давт үзлэг. Бүгдийг ингээ янзлах гад тэнгүүт нөгөө чинь бүр одоо ташраа тийм. Баг том үндчсэн байдаг багт. Тэгэхээр 5-6 удаа шүд. Бид бүхний гол зорилго бол бүртээ багаас нь ингээл эрүүл шүдтэй л байхыг зориод байгаа шүү дээ. Тийм учраас одооноос эхлээрээ эцэгчүүдээ гэж зөвлөмөр байна. За бас нэг ийм асуулт байна. Манай хүү одоо 2 настай шүднүүд нь тал ургаад байх юм аа гэж. 2 настай хүүхэд ингээ шүднүүд нь тал болгож ургаад байх юм аа. Энэ одоо ямар шалтгаан юм бэ? Тэгэхээр ч одоо би бол ойлгохтой шүднийх нь одоо нэг цогцны хэлбэр нь те одоо бусад хүүхдэд төрөмж бас харьцуулж байгаа шүү дээ. Хэлбэрээр нь юу шүднийхээ хэлбэртэй харьцуулж байгаа. Тэр хэлбэр бол алдагдсан болов гэж бодоод. Хэлбэр нь алдагдсан. Эсвэл огт өөр хэлбэрээр анхнаасаа тэгж ургадаг бас нэг өвчнөө шалтгаантай шүднүүд байдаг. Тэгэхээр тэрийг бас үзүүлж байгаа зөвлөгөө гэдэг. Үзүүлж байгаа зөвлөгөө хөө. Тэгэхээр зүгээр дөрвөлжин одоо те яг үүдэн шүднүүд ургах хэлбэрээр ургахгүй хэлбэр нь өөр байгаа тэгэл магадгүй цоорлын шалтгаантай таалангууд нь хурж унаад хэлбэр нь алдагдаад ингээд тал юм шиг харагдаад байж магадгүй л те. Бас нэг юм асуулт байна. Шүднүүдээ ингээд ломптуулсан юм байна л да. Тэгээ ломптсон эсүүд нь ингээд айгүй ингээд одоо хүүтэй халуун мэдрээд ах юм аа энийг яах вэ гэд. Хүүтэй халуун их мэдрээд ах юм аа энийг яаж
одоо дахиж имжлүүлэх үү яах вэ гэсэн тийм асуулт. Ломдуулаад хэр утсан бол гэдгээс бас шалтгаална л да. Цоорлон төвшин хэр том байна. Нөгөө шүдний хөндөй дотор ч мэдрэл судасны багц байдаг гэдэг байна шүү дээ. Тэр бол ингээд чочирсан үед бол эсэгтэй мэдэрч болно. Тэгээд ямар имчилгээ, ямар материал хэрэгэлсэн те тэрнээсээ болоод яг ломдуулсны дараа бол гүн цоорлын үед бас тиймэрхүү мэдрэмж төрж болно. Тэгээд айжмдаа бол энэ арилахгүй бол халуун хүтэн мэдрээд байдаг чинь бас өөр одоо зөөлцөн өрөвслийн шинж тэмдгүүдэлтэй. Яа одоо нэг зөөлцийн өрөвсөл гэдээ яриад байна шүү дээ. Энийг та бүр ингээд нэг гоё бүр дэлгэрүүлээд энэ зөөлц гэдэг нь одоо яг юу юм бэ? Яг үүнийхэн талаар нэг гоё тайлбарлаад өгөөч. За шүдний мулиачин дээр бүтцдээрээ тайлбарч өгөх юм тийм. Эхлээд жоохон яриа гэж бодож байна. За шүдний бүтц маань ингээд хамгийн гадна талдаа паалан. Тэрний доод хэсэгт нь одоо энэ харагдаж байгаа шар тийм. Энэ шар бол динтин гэж ярьдаг тоглоомоо. Паалан бол маш хатуу, хятрал ихтэй. Динтин болохоор паалангоо одоо арай зөөлөн. Жижиг суганцар ихтэй. Одоо шүд маань ингээд цул ийм хатуу ихтэн биш, дотроо хөндөй. Хөндөй дотор бол ингээд одоо бүр цаанаас ингээд ирүүнийхээ ясны юугаар тийм сугаар дамжаад ингээд мэдрэлжүүлэлт тэжээлүүд ирж идэг. Тэгээд хэрэг цаавар л ингээд дээрээсээ эхлээд паалангийн үеэ өнгөрөөд динтиний үеэ өнгөрөөд шүдний зөөлц рүү оронгууд одоо нэг халуун хөтөн мэдрээд тэгээд өшөөныгээ дамжаад доошоо ингээд явах арга нэг өвдөх хавдах тэ хацад хүндүр болох энэ завирууд гараад ирдэг шүү дээ. Тэгээд түрүүний одоо мэдрээд байгаа гэдэг нь болохоор эндээ маш ойртсон үед бол одоо яг зөөлц рүүгээ яг энэ дотор талын зөөлц хэсэг ойртсон байгаа үед бол мэдрээд иж магадгүй. Энэ тэгээд эргээд шүтчээ өөрөө хамгаалах оруулаараа өөрөөрөө нөхөн төлчилж идэг хэрэгтэй байхгүй юу? Одоо хэсэг хугацааны дараа гайгүй болж магадгүй. Ажиглаа гэдэг байгаа нь юу юм гэхээр дотроосоо тий одоо энэ зөөлцнөөс өөрөө өөрийгөө одоо хоёр төгчөөр тентийн үсгээд энэ тугалмаа гэдэг байгаа шар хэсгээ үсээд тэгээд ингээд тугалмаа хэсэг нь ингээд зузаараад төлчөөд ирэх юм бол бас зүгээр болоод явчихна тий. За тэгвэл яг ингээд зөөлцөндөө ингээд мэдрээд байгаа учраас тэр мэдрэг чанар нь мэдрэгдээд тэр нэг халуун хүтнийг аягүй их мэдрээд байгаа шалтгаан болж байна. Тэр ингээд зөөлц нь мэдрэг чанар нь одоо мэдрээд өшөө их удаан хугацаар үргэлжлээд байгаа юм бол энэ бол тэр бас дараагийн сургын эмчилгээ шаардлагатай болох гэдэг. Тий. Тэгээд одоо шүдний эмчтэр ингээд 3 сартаа үзүүлээ, 6 сартаа хурдан үзүүлээ гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр хичнээн ингээд нүдэнд харагддаг хүчин ч гэсэн одоо хүмүүс бас анзаардгүй мэн л да одоо ингээд нэг хар юм хойлтой байна шүү дээ. Энийг бол ингээд бүтэнгээ хараад ижидэг. Тэгээд дээрээс нь харахад бүтэн шиг. Бүтэн. Тэгээд нөгөө паалан маань өөрөө маш хатуу учраас тугал маань бол арай сэрэг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд паалан бол айгүй удаан гэмтдэг юм байна. Гэмтэх хэмжээ нь бага. Тэрний доор бол одоо ингээд тугал маань бол энэ арай том хараар зурцсан байна шүү дээ тий. Бөөрөнтэй тий. Тэгэхээр ингээд харагдчихагаас илүү доор нь том цоорл явж идэг байна. Бид ингээл дээрээс нь харахад бүтэн юм шиг ээжэдэг. Тэгээ юм мэдчихэл нэг өдөр пүрк гэж цөмрөөд орчдөг тийм. Тэгэхгүй бол эсвэл нь шүдний эмчтэр очингот шүдний эмч өрөмцөөр нэг том нөх болгоо ячдаг. Тэр нь ямар учиртай гэхээр одоо энэ доор хөндөй үүссэн гэмтсэн хэсэг нь болохоор дээр харагдсаагаас илүү жоохон том байдаг бахны л гэсэн үг тийм. Одоо тэгээ энд чинь ийм жижигхэн нөх энэ завсраар бол хүний нүдэнд бараг харагдахгүй шүү дээ. Тэгэхэд л айл хязгааны дотор тал бол мангар том хөрвсөд үсээд хүндий үссэн цоорл үссэн байж байгаа юм шүү. Харагдж байгаа хэмжээс илүү том хэмжээтэй цоорл үссэн байдаг учраас 3 сард нэг тутамдаа 6 сард нэг тутамдаа үзүүлэх хэрэгтэй. Заавал хяналтанд одоо үзүүлэл за эрүүл байнаа сайн байна. Овтоороо төрхүүллээ. Хам арчлагын зөвлөгөөг авлаа. Тэгэл эрүүл байх гэж. Ерөөсөө цоолохгүй л ах хэрэгтэй. Цоолоод ингээд за баг дээр нь ломдуулчихъя гэдэг. Яг нэг ээж орж иржсэн л та. Би одоо хүүхдийнхаа бүх шүдийг дандаа ломдуулдаг, бүх шүдээ ломдуулсан. Би одоо байнга үзүүлдэг, бүх шүдийг нэрүүлжүүлсэн гэдэг. Тэр бол тэгтээ бол надад бол нэг гой сонсогдоогүй. Ерөнхийдөө одоо чи цоолцоо ломдоод байдаг юм биш. Тэ? Угаасаа цоолохгүй байх хэвээр. Цоолохгүй төлөө одоо нэг угаалтал сая гэдэг байх хэвээр. Тийм байхгүй. Тэгээд нэгэн цоорсон шүд бол цаашаа л юм. Одоо эргээд төлжөөд урахгүйгээс хойш тэ. Ломб нь хагарах шалтгаанаар нь одоо шүдэн хагарна. Тэгэл ингээл даамжирсаар агаал ахуулдаг байхгүй. Бүр нэг тийм судалгаа байт юм л шүү дээ. Америк нэгдсэн улсад нөгөө жилдээ ингээд нөгөө нэг хүмүүсээ шүдний нөгөө нэг эмнэлэгт үзүүлт юм байна л да. Тэгэн гутал бараг 100 сая орчим хүнд ингээд хүрч чаддаггүй. Тийм учраас нөгөө хүмүүсийн эрүүл мэндийг зөвхөн
хүмүүс өөрсдөө л тэ шүдээ ингээд одоо хорхоод нөгөө цоорохгүй тэ тэр бүх одоо хамгаалах тэ тэр зүйлээ өөрсдөө л хийх ёстой. Тэрнээс биш ингээд баян ингээд юмны хараат биш байгаа ч. Тийм учраас өөрсдийнхөө эрүүл мэндэд өөрсдөө анхаараач гэдэг зөвлөмжийг бас өгд юм лээ. Тийм учраас яг л эхнээс нь л яг зөв дадалтай зөв зуршилтай хийчих юм бол энэ зүйлээс бас хол байх бүрэн боломжтой байгаа юм тийм. Манай Монгол оронд одоо ер нь ингээд байнгын шүднүүд ингээд унахаар ч одоо тэгээд шүдгүүл болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө хиймэл шүд хийлгээд идэг. Тэгээд хиймэл шүдтэй хүмүүсийн тоон ер нь хэрэг байд юм болоо. За ер нь монголчууд маань насны турсан хүмүүс нь бол нэгээс хоёр шүдэл ахуулцал явж байгаа. Ахуулцал Ахуулцал авах гэж бодож байна тий. би ч одоо жишээлбэл одоо соёо шүдгүй шүү дээ. Ингээл явж байгаа жишээ нэ. Тэгэл одоо дөнгөж одоо 30 гараал явж байгаа юм ингээл. Тий. Алий заах. Тэгэхээр одоо хиймэл шүд бол бас олон янзаар хийгдчихсэн л да. Авагддаг хэлбэрээр тий. Авагддаг хэлбэрээр нь болохоор нэг тий шахмал хунцар, зөөлөн хунцар гэдэг ингээд уян хунцар хийж байна. Бас нөгөө нэг одоо хамгийн сүүлд одоо твшилттэй юунууд нь болоод имплант хийгээд байгаа шүү дээ. Тий. Тий. Одоо имплант гэдэг нь болохоор одоо энд ерөөний ясандаа ингэж шууд суулгаж байгаа. титанан юу суулгаж байгаад тэр нь кор босгоод тэгээ бүрээс игээд ийм одоо 1 2 хэмжээний шүд байж байгаа. Тэгээ бас авахтгуулбар гүүрлсэн шүд гэл олон хэлбэр байгаа. Тэгэл эмчтэйгээ ярьж байгаа л шийдээд бол савцл амжиж байгаа. Одоо нөгөө 14-өөс 18 настай хүүхдүүдийн одоо шүдний эрүүл ахуй талаар хоёлоо бас нэг зөвлөгөө өгөх болохгүй байх. Яг гэвэл одоо тэр одоо үеийн одоо өсвөр насны хүүхдүүд ч одоо байнгын шүдтэй болоод эхэлж байна. Тэнгуул шүднийхээ арчилгааг дутуу хийх юм бол за тэр шүдээ ахуулах юм бол тэгэл одоо байнгын шүд биш одоо тэг хиймэл шүдтэй болж хуурах нэ. Тэрний талаар та өсвөр насныханд одоо яаж хэрхэн шүдээ арчлах вэ талаар бас зөвлөгөө өгөөч. За ер нь бол 14 настай болоход бол бүх шүднүүд солигдсон баг. Тий. Та ерөөсөө л шүд угаалт. Одоо өсвөр насны хүүхдүүд чинь айгүй их байж штэ. Одоо нөө интернет тий. Одоо айгүй сайн хэрэгжилж байна. Тэгэхээр тэндээсээ мэдээлэлүүд айгүй сайн авч байна тий. Одоо нэг сайхан зүйл нь сошиал ертөнцөөс одоо бүх зүйлийг л авах боломжтой. Бол сайн мэдээллүүдийг цуглуулад авал маш их мэдээллийг авах бүрэн боломжтой шүү дээ. Тий. Тэгээд шүд тэд нарт шүд угаах юмнууд нь бэлдээд өгөх хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр оосойз, шүдний утас. За тэгээд одоо ийм ширээн дээр байрладаг юм сууртай тойл тий. За. Тэгээд эсвэл нэг гартаа байрладаг юм бариултай тойл байна. Тиймэрхүү ийм тойлыг бэлдээд эцэгчүүдээс нь заавал бэлдүүлэх хэрэгтэй. Шүд угаах хэрэглэгдэхүүнүүдийг бэлдээд өгөх хэрэгтэй. Тэгээд нэг хүүхдүүд угаахтаа ихтэй нэг байны өрөөнд орж угаагаад байдаг шүү дээ. Тэгээ байны өрөөнд угаах нэг бол тойл нь өөрөө гэрэлтэй тий. Урдаас нь гэлбад. Эсвэл бол нэг ардаа дээрээ гэрэлтэй. Тэр нэг шүднийхээ өнгөр хаана өнгөр үлдчихэн гэдэг нь бол сайн ажиглаж анзаарч чаддгүй. Тэр нэг гэрэлтэй тойлоо биш бариултай тойлоо байгалийн гэрэлт хараад цонхон дээр ч юм уу тий. Зөв ширээнийхээ гэрэл дээр ингээ хараад явах юм бол одоо хаана өнгөр үлдэж байгаа нь илүү харагдана. За. Тий. Тэгж угаах хэрэгтэй. Тэгээд шүднийхээ завсрыг бас уцаар цэвэрлж авах хэрэгтэй. Шүдний уцаар цэвэрлэх гэдэг зөвлөгөөнүүд бол бас зөндөө байдаг. Тэгээд сойжтоход бол тэр завсар бол сайн харилдгүй юм байна л да. Шүдний завсар хоол үлдчихэд байд юм байна. Сой зураг угааж исэн ч гэсэн. Тийм. Тэгээд уцаар цэвэрлэх нь бол 40% цэвэрлэн шүдний завсрыг бол. Тэгээд 40% гэдэг бол бага тоо биш шүү дээ. Тэгээд одоо нэг шүдний завсраар цоорлоос хамгаалаад байна л да. Тэгээд явандаа шүд өнгөр үлдээд ах чинь зөвхөн цоорл үүсэхгүй, бөөлний өрөвсөл үүсгэн, тулгуур эдийн өрөвсөл үүсгэн. Шүдээс ах өнгөргөө гүйцэтгэл цэвэрлж авах хэрэгтэй. Яг энэ дээрээс одоо хүүхдүүд одоо шүдээ ингээл угааж байгаа л бүр ингээд нэг утцсан шүдээр ч юм ингээд сойцныхан үсэн ингээд бүр бойл ингээд нэг өвтгчдөг. Бойл ингээд салстын ингээд гимтэждэг. Энэ салстын өрөвслийн талаар. Тэгээд сойцны сонголтууд бас байна. Сойцоо сонгохдоо бол ер нь юм үүдэн шүдтэй. За 1.2-оос 2.5 см хэмжээтэй гэж байгаа тийм. Ингээд үүдэн шүд хоёр шүдийг хамарсан хэмжээтэй. Өндөр нь болохоор ингээд шүднийхээ цөцний хэмжээтэй. Ийм байвал зүгээр. Тэгээд сойц талтан дээр болохоор нөгөө 45 градус тавиад дээрээсээ доошоо чиглэлтэй. Ингэж дээрээсээ доошоо чиглэлтэй. Зарим хүмүүс маань ингээд шууд ингээд угаачдаг тийм. Чиглэлээд инхээр яг уу гэхээр нөгөө сойцондоо өөрөө шүдний одоо энэ хүзүүвч хэсгээр гэмтдэг
одоо сайзэр өөрийнхөө шүдэг гэмтэж байна шүү дээ гэмтэл үсгээд. Тийм шүү. Тэгэхээр нөгөө нэг салстуудаа гэмтэж байгаа шүү дээ. Бойлоо гэмтэж байгаа. Нөгөө нэг шүдээ өөрийг нь гэмтэйхэн тий хатуу үдийн гэмтэл үсгэх. Тийм болоод байна. За тэгээ шүдээ нөгөө 3-5 минут угаана гэд ярьдаг л да ерөнхийдөө. Тэгээд 3 минут дээдлэн 5 минут гэд. Би бол нэг цаг харахаас илүү тоолоод хийчихээ гэж хүүхдэд зөвлөдөг. Тэгээд одоо ингээл артлаас эхэллээ 20 удаа. За. Дээрээс нь тошоо 20. Одоо ягаанасаа цагаан руу 20. Ингээд 2 баг гараага 20, үүдэн 2 шүдээ 20. Ингээл ерөөсө 20 удаа. Нийлэн хүүдэн л. Тий. 2 шүдэн дээр таарад байна тий. Ерөнхийдөө сойз бол яг ингээд тааруулаад тавцсан байхад бол тэгэж таарна. Тэгээ соёо бол эндээ юм гүтгэр хэлбэртэй учраас соёыг бол эндээс нь хэрэггүй соёог голоор нь хуугаад арын хэсэг урд хэсэгтэй ингээд. Соёны энэ гүтгэр хэсэг бас гэмтэж гэдэг байхгүй. Тэгэл ерөөсө ягаанаас нь улаан руу ингээ 20 удаа ингээд тойруулаад ингээ тоолоод угаачих хэрэгтэй. Яг 20 удаа ингээд бүтэн тойруулаад ингээд ухаад өстой нөгөө 3 минут орчим хугацаанд болцдог байхгүй. Тэгээд одоо энэ ягаанаас улаан руу гэхээр доотлон шүтдэг болохоор тий доороос нь дээшээ. Ягаанаас цагаан руу. Ягаанаас цагаан руу. Цагаан руу тэгээд доотлон шүтдэг болохоор ингээд дээшээгээ чиглэлээр ингэж угаах нь шүү дээ. За сойд утсаж болно гэсэнтэй утаснаас гадна бас юм завсар цэвэрлдэг жижиг сойцууд байж байна. Тэр завсар цэвэрлдэг тусгай зориулт тийм. Яг зүгээр нөө сойц. Ер нь яг хэдэн нас хүртэл хүүхдийн шүдийг ер нь эцэг нь угааж өгөх хэрэгтэй юм бэ? За ер нь бол нэг 8 нас. 8 нас хүртэл. Би бол 6-аас 8 нас хүртэл нь угааж өгч байгаарэ. Бүр ингээд дадал тэр хүүхд яхаад байна тийм. Одоо хүүхд угаахаараа энэ хүндээ ингээд дутуу угаачаад орхичдаг. Урд шүдээ ингэчээд орхичдаг. Хараахан нэр хүрдэг. Тэгэхээр ээж нь ингээд яг нөгөө хүүхдтэйгээ угаагаад ингээд одоо хамгийн хараа шүдэг хой уур нь ингээд тий артлаас нь тойруулаад ингээд бүтэн тойруулаад ингээд угаагаад ах юм бол за миний сойц энүүгээр явсангүй эндээ үлдлээ гэд ингээд юм одоо бүр юм зам тогтчих нь шүү дээ. Сойзоо явуулах тий. Тэрийг бол яах хэрэгтэй. Тэгээд яг тэ 12 15 настай хүүхдүүдийг бол ээж нь бол хаяа угааж өгч болно. Шүдийн сайхан галгаж байгаа. Өөрөөр нэг шалгангаа тий хүүхдийнхаа шүдээ ямар байна өөрөө шалгангаа угааж өгч. Чи 12 15 хүрсэн том хүүхд болцоо одоо өөрөө угаа гэд бас орхичиж болохгүй. Хэдэн хүүхдтэй 4 бол 4 5 бол 5 бүгдийн жигсааж байгаа л нэг хүүхдтэй нэг 5 минутын хугацаа зарцуулаад одоо тий шүү дээ. шүд угаадаг цаг орой бол гарахаас араа байна. Тэгэхэд бол янз нь шүү дээ. Ер нь бол хүүхдүүдтэй ер нь нэг 5-10 минут зарцуулна гэдэг бол их хугацаа биш шүү дээ. Тэр чинь маш бага хугацаа байхгүй. За тэгээд танд бүр амар их нөгөө талархлын мессежүүд айгүй хэрж шүү. За баярлалаа. Баярлалаа гэв. Яа харахгүй үнд капитал шиг мэрэгшил бүхий мэрэгжилт үнэхээр бахархал шүү гэж байна. За тэгээд ийм сайхан талархлын мессежүүд хэлгээж байгаа хүмүүстээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд хоёр эмчтэй ажлын амжилт хүсье гэж байна. За бас нэг асуулт ирсэн байна. Хорхоцсон хүүхний шүдэнд хамгаалтын хар түрхлэг гэдэг альтрууны нөгөө хамгаалтын хар түрхлэгийн талаар энэний талаар бол хэлсэн тий. Тэгээ хамгаалтын хар түрхлэг за өнгөрөөс мэд магадгүй те үүдэн шүднүүд дээр цавсаараа цоосон нөхөдөр түрхэнэ. А бүр баанаас нөхөх уйлаад байвал хараа шүдэн тийм гүн биш өнгөц үед бол бас түрхчиж болно. Айжмдаа нөгөө нэг жоохон томроод ирэхээр нь юугаар салхи гэдэг байгаа шүү дээ. Байнгын шүдэн. Биш байнгын биш ломбор. Байнгын ломбор сольж байна. Тэгээ ломбор цагаан өнгийн ломбор сольж болно. Тэнгуутлаа нөгөө нэг яг сайн ингээд нөгөө нэг түрхсэн ч гэсэн ингээд ойрхон 3 сардаа ч юм уу давтуу үзүүлэх бол тэр нь бас үүрээд унждаг тэр нь тэгээ шалгуулаад явах бол бас цаашаа өрсчих магадлал цоорох магадлал байдаг гэсэн шүү хүмүүсээ. За тэгээд фтортой түрхлийг хэдэн сартаагаас түрхэх юм бэ гэж. Би бол гол нь байнгын шүдэн дээр л түрхэх дуртай. Фтортой түрхлэгийг. Фторыг ихтүүл бол бас их муу үр дагавартай. Тэгээд энэ фторынхаа хэмжээнээс хамаарна л да нөө савлгаанаас. Зарим нь болохоор зөвхөн ам зайлах зориулсан тий бага хэмжээгээр агуулсан өдөр тутамдаа ам зайлах зориулсан фтор байна. Эсвэл 6 сар тутамдаа түрхдэг өндөр хэмжээний фтор агуулсан түрхлэхүүд байна. Тэгэхээр хэрэг нь бол байнгын шүдэн дээр түрхвэл арай илүү тохиромжтой гэж үздэг үү? Тэгээд байнгын шүднээс нөө 6 дугаар шүд ургадаг гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс л хойш би түрхэх дуртай. Сүүн шүдэн дээр бол сайхан угаалтай гэж явж байгаа хэрэгтэй. Тэгээд нөө нэг одоо хүүхдүүдэд бол том үний фтортой ог зөвлөхийг хүсдэг. Тэгээд сүүн шүдийг бол аль болохоо фторгүй. Тэгээд одоо нэг нөө насын харал ер нь бол оогоо сонгох хэрэгтэй гэж хэлдэг. Одоо бага насны хүүхдүүд 0-ос биш 1-ээс 3 насны хүүхдүүд заавал ингээл фтор дэгээл те фтортоо гэл ингээд
байхаг бол Нэг. хэлмээргүй байна. Тий. Зөв вторгоо байсан ч Тэгээ 6 нас хүрээд ирэл нэг 6 нэмэх гэсэн оонууд байдаг штэ. Тэгээ тэр оог нь аваад өгөх хэрэгтэй. Ер нь бол 15-аас дээш насны хүүхдүүд том хүний оогоор ууж болно. 15-аас бүр 15-аас дээш гэж үзэх юм шүү тийм. 10-аас 14 насны хүүхдүүд болохоор том хүний оогоор хэрвээ уувал өдөрт нэг л удаа уувна. Тий. Яг л вторын агуулмж нь өөрөөр хэмжигддэг байхгүй. Тий. За надад бас нэг асуулт байна. Ингээд ер нь одоо бага насны хүүхдүүд ч юм ингээд тоглоомын талбай дээр тоглож байгаа. Ингээд шүдэ ингээд гимтэжтэй тохиолдол байдаг шүү дээ. Тэр гимтлүүд дээр одоо ямар хүнд нөлөө үзүүлдэг юм болоо тэр хүүхдийн шүдний гимтэл нь яагаад тийм болоо. Тий штэ. Ийм хүүхдүүд хэр орж ирд юм болоо. Бага насны 0-2 насны хүүхдүүд одоо дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд энэ чинь нэг одоо тэнцвэрээ сайн олж чадахгүй тий. Одоо ингээд унлаа гэхэд нэг хурдан тулах ч юм уу тий. Бид нар ингээд нэг юу болчих штэ. Тийм баахгүй тий тэр чигээр ундаг. Тэгээд одоо ширээний булан мөргөөд юм мөргөө шүдэ гимтэлцэн гимтээцэн тэр ирдэг. Энэ дээр бас нэг хэрэг түүшийн ясмаас хугарцсан бол бас хэцүү байдаг. Тэгэл бид нар нэг чиг тавьж бэхэлдэг л дээ. Одоо энэ дээр нэг шүд булгараа сугараад энэ гараад ирсэн бол одоо нэг шүд чинь хэлбэрчин гэдэг байгаа тий. Буцаага шимэгдэнэ гэдэг байгаа нэг сурвалжууд нь. Тэр энэ нэг нас үеийн тохируулаад яхад бас хэцүү л дээ. Эмчилгээ ихэд бас асуудал гардаг. Гэтэ яг бид нар эмчилж байгаа тий. Эмчилнэ. Ер нь бол тэр нь бол гимтэл нь бол нэлээ хүндж байж болно хөнгөнж байж болох юм байна л да. Хугарч болно тий. Одоо хугарлын түвшин хаагаар байна. Зүгцний хэмжээнд байна уу, сурвалжийн хэмжээнд байна уу? Сурвалжийн хэмжээнд хахад яг орой дээрээ байна уу тий? Голоор байна уу гэдгээс болоод эмчилгээний аргууд нь бол өөр өөр байдаг. Тэгээд бага насны хүүхдүүд бол ээж аав нь одоо сайн анхаараа тий. Одоо булан тохоогоо юмнуудаа ингээд одоо хамгаалтын юм хийх юм уу тий? Тэгээд ээж. Өсвөр насны хүүхдүүд болохоор одоо спортын гэмтлэг ухарчдаг. Сакс тоглож аваад гэмтчихэд ороод ирдэг. Дугуун унжаад гэмтчихэд ороод ирдэг тий. Тэгээ сакс тоглохдоо энэ төр бол ер нь шүдний хамгаалтууд байдаг штэ. Тийм юм зүүж агаад ирээрээ тэгэхгүй бол хичээллээрээ тий. Хичээллээр урьдчилан сэргийлэх юмнууд энэ шүд гэдэг чинь маш чухал зүйл штэ тий. Тэрэн дээр маш анхаарч нэрэл нөгөө спорт хичээлж байхдаа бид нар бол шууд л ингээл гараал тоглож байдаг ш. Тэрнээс бол шүдээ гэмтээсэн. Тий. Хамгаалттай юм хийж байгаа гэж хэлмээр байна. Маш сайхан зөвлөгөө байна. За би нэг юм асуух гэсэн. Одоо нэг бага насны хүүхдүүдэд одоо ингээд ааруул одоо чихэр жимс эдэргээл одоо ингээд болж өгвөл одоо нэг цагаан эдэний төрлийн одоо хоол хүнс хэрэглэх юм бол арай илүү шүдэнд бэхжих гэл одоо манай Монголын уламжлалт бас аргууд байдаг шүү дээ. Хөдөөний хүүхдүүд ингээл ааруул идэ шүдэн маш сайн гэл хотын хүүхдүүд чихэрэнтэй шүдгүү болсон гэл иймэрхүү шүү дээ. Энэний тал дээр та бас нэг сайн ялгааг нь хэлээд ер нь энэ чихэрлэг зүйл бол тэ энэ кариес үүсгэх тэ шүд унах тэр нөхцөл сахар бол орхот одоо цог шүдний цоорл үүсгэх гэхэд дөрвөн юм ингээд давхцчихж үүсдэг байл л да. Өнгөр нөгөө бактери тэгээ сахар агуулсан бүтээгдэхүүнтэй нүүрс устдаа бүтээгдэхүүнүүд тэгээ дээрээс нь цаг хугацаа. Энэ дөрвөлээ давхцчихж цоорл үүсгэх. Цаг хугацаа гэдэг юу гэсэн үг юм бэ гэхээр нөгөө өнгөр тогтлооч гэсэн тэр хүүхд амдаа халдвар авсан байгаа ч гэсэн тэр дор нугаагаад байвал яахгүй нь штэ. Цоорохгүй гэж болоо. Тий, цоорохгүй. Айл эсвэл тэр өнгөрийн хурдан арилгаад байвал цоорохгүй гэж болно. Тэгээ хүмүүс болоход би хүүхдтэй чихэр өгдөггүй, манай хүүхд ерөөсө чихэр иддэггүй, тэгээ шүдэн цоороод байна. Би бол тийм чихрийг бол хорь гэж бас хэлдэггүй. Тодорхой хэмжээнд ялангуяа бага насны хүүхдэд бол сахар хэрэгтэй. Тэд нар ч маш их энерги зарцуулж байгаа, маш их хурдтай хөгжиж байгаа. Тэрний нөгөө нэг энерги одоо их үүсвэр нь сахар нүүрс ус болдог. Тийм болохоор бүр хорж болохгүй. Тэгтээ бас ихтүүлж болохгүй. Тийм. Балансыг тааруулаад. Тэгээ сахартай амиг яаж хэрэглэх вэ гэхээр одоо хоолныхын дараа хүчтэй юм уу те? Одоо орой хоолныхын дараа нэг ядам өдрийн хоолныхын дараа өгд юм уу? Өглөө нэг кашинд одоо 9 чихэр те? Нэг амтлаад хийцдэг шүү дээ. Тиймэрхүү байдлаар яагаад араас нь шүдийн угаагаад яваад байгаа хэрэгтэй. Тэгвэл огт сахаргүй идэхгүй байх гэхээр бас ер нь бол хүнд хэрэгтэй. Тий. Ялангуяа хүүхдэд энерги их үсэр чинь нүүрс ус шүү дээ. Ер нь бол хүүхдэд бол хэрэгтэй. Тэгээ ааруулны хувьд бол одоо сүүлийн үед чи ааруул чинь айгүй сахартай бас хийгээд байдаг болсон байна шүү дээ. Боолж өгөл хүүхдтэй юугүй сахар хэрэгтэй. Гэтэ зөөлөн ааруул. Бүр нэг юм бүр хатцсан ингээд чулуу шиг хатаа уулцсан ааруул
эдгээр бас шүдэ хугалчаад орж Шүдэг ирээд гэдэг байдаг. гэдэг. Одоо ерөнх одоо ломтой шүднүүд нь те ломбон хагарна. Эсвэл шүднийх нь хан хагарна. Тиймэрхүү байдлаар гэмтээчдэг учраас одоо хатуу оруулал одоо дэвтээд зөөлж идэх юм уу те хатуу чихэр хэдвэл хүлхэж идэх юм уу хатуу чихэр нь шүдэ өгчөд хагалчаад ороод ирдэ штэ нөгөө барбари центр гэдэг нөгөө юм цул юм хатуу чихэр тэр мэрийг идэж байгаа л тэгээ хагалчаад ороод ирдэг байхгүй Бас ингээд нэг одоо нэг 5 настай 4-5 настай хүүхдүүдээ ингээд манай хүүхдийн шүдэн гэлс арзаагаал урах юм аа энэстэй ингээд сүү шүдэн гэл арзаачлаа энэ удаа ямар яахаар юм балиар шүдтэй болчдөг байна гэж хүмүүс ингээд тэрнээс имзэглэл ороод идэх шүд бол тэрийг та зай гарах бол ер нь зөв тий одоо сүү шүд бол зай гарах зөв шүү гэдэг зөв тэгээд яад гэх нэг хүүхдийн толгой томорч те 90 хоншоор хөгжиж байна байнгын шүд бол сүүн шүднээсээ том шүд гарна. Тэгэхээр тэр зай бэлтгэгдэж байгаа байхгүй нөө 90 хоншоор өсөд ирэхээр шүднүүд нь ингээ зайтай юм шиг харагдаад сүүн шүднүүд нь тий. Тэгээд байнгын шүдээс байдаг. том шүд гарч ирэхэд нөгөө хангалттай зайтай болчихно гэсэн үг байхгүй. Тэгэн гут нөгөө наан цаана ингээд нөгөө нэг харин яг тэр үедээ болохоор нөгөө нэг зайтай үед болохоор тэр завсрын сайхан цэвэрлээд байж байгаа. Тий, сайн угаагаал. Тэрэн дээр бол айх аюул ямар ч юм байхгүй шүү. Тэр чинь цаанаас угаасаа бодис солилцоо болон биеийн өсөлтийн физиологийн онцлог шүү гэдэг. Анатомийн л юу хөгжил. Тэгээд хүүхдэд аягүй тийм жажлууртай мэдүүлж явах хэрэгтэй. Одоо хальстай үр тариа те эсвэл алтгуу булчин мах ингээд жажлуулаад одоо нэг жоохон тийм жажлууртаад хагас хатцсан бяцлаг энэ төр гэдэг шүү дээ те тэр мэрийг сайн жажлуулаад идүүлж явах хэрэгтэй. Тэгээд нөө жажлаад байх тусмаа нөө шүд 90 хоншрын хөгжил сайн болж идэм байна л да. Хатуулаг юм тэгэхээр. Тэгээд баян зөөлөн юм идээл нөгөө нэг хоншрын 90 хоншрын хөгжил маань бас хоцрогдоод ирнэ. Тийм хэвийн хэмжээндээ хүрч чадахгүй. Тэгээд нөгөө нэг эмээнаар маань юу яагаад гэдэг чинь нөгөө нэг бантан хийсэн ч гэсэн махын бүгдийг одоо ингээл машиндаал те. Тий. Миксертэй. Тий, машиндаал, миксертэй л тэг зөөлөн хоолж өгдөг тий. Болж игэл одоо ингээд жажлуулах ажилтдаг болсон. Тий. Үед бол тэгэл сайн араанууд нь хангалттай гараад ирсэд бол тэгэл сайн жажлуулаад ах хэрэгтэй тий. Тэгээд нөгөө хүүхдээ хооллохдоо бас нэг юм юу өгчдөг штеп ус өгчдөг. Тэгээ нөгөө хүүхд маань одоо гурилан бүтээгдэхүүн одоо нөгөө нэг овёстэй мэдэнгүүт нөгөө дэвтэйгээл идээд те тэг хэрэггүй усын бараг жоохон холхон байлгачаад өөрөөр нь жажлуулаад тий. Тэгээд ингээд жажлахынхаа хэрээр бас хүнээс шүлс ялгарч идэг байхгүй. Тэгээд шүлсэндээ дэвтэйгээд ингээд жажлаад байна гэдэг чинь бас 90 хоншрын хөгжилт айгүй хэрэгтэй. Тэгээд шүлс маань шүлс чинь өөрөө хамгаалах тий. Тийм хамгаалах юу вэ? Бактерийг устгах. Тийм өмрөө арилгах тийм айгүй олон ач холбогдолтой. Тийш хүүхдүүд чинь одоо нэг 6 амныхаа орчин хийм болгоод 6 сартай хүүхдүүд чинь нөгөө шүдэн уургаал ингээл боор хоолнд ороод эхлэхээр ингээл шүлсэн айгүй их гоожол тэр чинь ингээл хамгаалах процесс тэр чигээр явагдаад байгаа байхгүй. Тийм ерөнхийдөө нөгөө тэр чинь бас нэг юм хатарны бомбор гэдэг шүү дээ. Тэр мөрөнтэйгээ холбоотой. За өнөөдөр өстө амны үндийн ирүүл ахын талаар маш сайхан ярилцлага өрнүүлж байна. Тэгээд хоёулын цаг нэг мэдсэн чи бүр ингээд талигаа явчихжээ. Хоёулаа бүр цаг бүрстэй талицсан шүү дээ. Бүр цаг нь бүр өнгөрцөө явж байна. За гэхдээ манай ундрах хэмж маань бол маш олон одоо талын зөвлөгөөг бол ард иргэдтэй хүргэлээ. Тэгээд ийм сайхан зөвлөгөө өгсөнд маш их талархаж байна. Тэгээд бас яг ингээд яг энэ мөчөд бас яг ийм юм дээр нь бас анхаараарай гэсэн танд ингээд чухалчлан хэлэх тийм зүйл байвал бас хэлээд өнөөдрийнх нь нэвтрүүлгийг хоёулаа дуусгах гэх үү. За ер нь бол дахин давтаж захиад бол хүүхдийн хашуудаг ээжүүд нь өөрсдөө угааж өгцгөө ёо тий. Тэгээ өглөөний цайны дараа. Өглөө усад нэг гар нүрээ угаахтаа шүдээ угаачаад араас нь цайгаа уучдаг. Мэдээж гурилан бүтээгдэхүүн эргэлж байгаа. Магадгүй нөгөө талхан нэрээ тий. Молко варен одоо юу тиймнуудад хүргэсэн байгаа. Тэрэн дээр шүдэндээ наалтаад нөгөө хүүхэд нь одоо өдөржингөө өдрийнхөө хооллолтол ингээд хичээлд яваад өгдөг тий. Тэр чинь бол нөгөө нэг өглөөний угаалт биш болчихж байгаа байхгүй. Тэгээд орой бол яг унтахын өмнө заавал цаг гаргаад угааж өгч байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нөгөө шүдний эмч нартаа байнга хянуулж байгаа. Тийм 3 сар тутамдаа тийм бага настай 3 сартаа. Тэгээд 3 сар тутамдаа за энэ хүүхд ерөнхийдөө цооролт хүрсэх хэрэгсэл нь бага байна тий. 6 сарын дараа ирж болно гэдэг эмчний өөр ингэж хэлээд өгнө штэ. Тэгэхээр одоо шүднийхээ эмчтэй заавал очиж үзүүлж байгаарай. Айл болох гэртээ ойрхон тий өөртөө амархан байдлаар.
Тэгээ байнга тогтмол үздэг эмч чи одоо нөгөө хүүхдээ хараад мэддэг болчих шүү Аа дээ. тий. Тийм энэ хүүхдээ Тогтмол ийм эмч амтай даа тий. Одоо эмих ийм байгаа даа гэд. Тэгээ магадгүй хөө чи алуу их хугацаа ч болцлоо хайцсан бэ гэд араас нь уцсан тий. Энэ бол маш том эрүүл мэндийн зохиц үйлчилгээ шүү дээ тий. За тийм л юм лээ да. За маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нүүр ам судлалын хэмч ундрах хэмч маань оролцсон. Тэгээд нийт сонсогчдынхаа өмнөөс ундрах хэмжтэй баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд манай нэвтрүүлгийн зүгээс орж ирсэн эмч болгонд бас суут гэдэг амралтын газар байдаг. Тэгээд суут амралтын газарт 30% гэр бүлээрээ амрах эрхийн бичиг танд гардуулах чинь. Тэгээд суут амралтын газар маань ямар ч тийм арх тамхигүй орчинтойгоор маш онцлогтой. Тэгээд айгүй том зохицолбор. Тэгээд спорт зааланд нь бол үн төлбөрөөр очиод тоглоод нэг өдрийг гэр бүлээрээ өнгөрөөгөөрөө гэдэг танд галлуулж байна. Дээрээс нь энэ ард иргэдэд зориулсан яаралтад осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн ухаалаг юм гарын авлага байгаа. Энэ гарын авлагыг бас уншиж үзээрэй. Тэгээд бас осол гэмтлийн үед хэрхэн яаж тусламж үзүүлэх вэ? Энэ бол ард иргэдэд бас хэрэгтэй. хэрэгцээтэй зүйлийг бас мэдлэг болгоод бас хүмүүст бас таниулж зааж өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт амны үнд эрүүл ахын талаар бол ярьлаа. Манай Монголын болвол нийт 2017 оны судалгаагаар бол нийт 5-6 настай хүүхдүүдийн одоо шүдний цооролтын хувь бол 86.1% гарсан юм билээ. Тэрийг 2023 он гэхэд бүр 55% хүртэл буулгана гэсэн Монголын бүр үндэсний хөтөлбөр явж байгаа. Бас дээрэс нь 12 настай хүүхдүүдийнх бол 17 онд 86.2% байсан юм билээ. Тэрийг одоо 23 он гэхэд 50% болтол нь бууруулна гэдэг. Ингээд манайх үндэсний хөтөлбөртөө бүр ингээд Монгол улсын хэмжээнд үндэсний хөтөлбөр болгоод явж байгаа. Тэгээд энэ салбартаас ингээд хүчин зүтгэж байгаа ундрах хэмжтэй дахин баярлсан талхаснаа илэрхийлмээр байна. Дээрээс нь хүн ардын маань тэ эрүүл байхад ганц гол үүрэг бол шүд маань эрүүл байх юм бол хүний бие организм эрүүл байдаг. Шүд маань өвчтэй байх юм бол ингээл цаашаага хоолой маань өвдөл, цаашаага ингээл уушиг маань өвдөл, цаашаага ингээл зүрх маань өвдөл, үе мөч маань ингээл өвдөл ингээл явдаг шүү дээ. Тэгэхээр Монголын ард түмэн маань эрүүл байгаасаа гэж ерөөй да тий. Тийм ээ. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шиг. За тэгээд эргэн бие аврагч эрүүл мэндийн нэвтрүүлэгтэй хамт байсан нийт үзэгч болон сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд дараагийн 3 дахь өдөр хүртэл дараагийн 5 гарагийн 18 цаг хүртэл түр баяртай гэж хэлье. Баяртай.